Hi guys, it's Odna. Өнөөдрийн бичлэгтээ давтай морил та хэд юм өмнө яг энэ харагдаж байгаа энэ бүх бүтээгдэхүүнүүд маань миний он гарсан сойж цуглуулсан бүтээгдэхүүнүүд байгаа. Би та хэдтэй жилийн эцсээр яг тухайн жилдээ хэрэглэсэн тэр бүх бүтээгдэхүүнүүдээс дүгнэлт хийгээд топ 3-ыг шалгаруулах гэдэг. За өнөөдрийн бичлэг маань та хэдийн гарчган дээрээс харсанчлан танд яг одоо ямархуу төрлийн бүтээгдэхүүнүүд, найрлагатай бүтээгдэхүүнүүд байвал ер нь болох юм болоо, болдог юм болоо гэдэг талаас нь бичлэг хийж үзье гэж бодоод би өнөөдрийн бичлэг бол яг юм хоёр төрлийн арьс ажиллагааны төрлийг ер нь харуулъя гэж бодсон. Тэр нь эхнийх нь болохоор яг анхан шат дөнгөж арьс ажиллагаагаа хийж эхлэх гээд бүтээгдэхүүн авах гэж байгаа бол ямар төрлийн төвнөр, яг ямар төрлийн серум, яг ямар төрлийн тос байвал ер нь зүгээр юм бэ гэдгийг харуулчаад тэр нь маш одоо simple энгийн гэсэн үг байхгүй юу? Ер нь минимал нэг ганц хоёрхон серумтай ч юм уу тиймийг харуулна гэсэн үг. А хоёр дахь нь болохоор арай анхан шатнасаа чүт жоохон дээгүүр дунд шат гэх юм уу та. Тэр шат маань болохоор илүү харьсандаа анхаарад, илүү их арьс ажиллагаа бүр ингээд сонирхоод дурлаад явж байгаа үед ер нь яг ямархуу төрлийн серум, тонер, тоснууд байвал ер нь гоё юм болоо. Тэгээ яг надад яг ямар байвал ер нь зүгээр байсан тий байгаа вэ гэдэг талаас ярих гэж бодсон юм аа. За тэгээ хэдүүлээ. Одоо энэ бүх бүтээгдэхүүнүүдийг буулгаж агаад хамгийн эхлээд анхан шатны арьс ажиллагааны бүтээгдэхүүнүүдийг харуулъя. Арьс ажиллагаа хийдэг дараалалаараа үзүүлнэ. Нэгдүгээр анхан шатны арьс ажиллагаа гэсэн шүү дээ. Ер нь ямар ч арьс ажиллагаанд анхан шат байна уу, дунд шатанд орсон байна уу, эсвэл бүр ингээд агсан төвшөнд мэрэгжлийн арьс ажиллагаа хийдэг хүн болцсон байна уу те. Тэр аль ч тохиолдолд ер нь бол double cleansing буюу давхар шатлалт цэвэрлэгээ миний хувьд бол заавал хийх хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Ягаад тэгэхээр одоо жишээ нь нүрээ будаах эсвэл нарны тос түрхсэн нүрээ будаагүй байсан ч гэсэн нарны тос түрхсэн бол давхар шатлалт цэвэрлэгээ хийхгүй бол дан ганцхан хөөсөн угаагчаар таны тэр мейкап нарны тос чинь арилахгүй. Хамгийн эхлээд давхар шатлалт цэвэрлэгээнд мань болохоор ойлон цэвэрлэгч юм уу мицеллер ус байлгадаг шүү дээ. Та ихтэй заавал миний харуулж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг авах бол албагүй шүү. Би зүгээр жишээ болгож харуулж байгаа гэсэн үг. Ойлон цэвэрлэгчийг ихтэй болгоомжтой сонгохгүй бол нөхсөв бөглөөд батга гаргах жоох аюултай шүү. Тэгснээ бас нөгөө талд нэсэргээрээ мицеллер усаа бас болгоомжтой сонгохгүй бол арьсыг чинь эм зөвшүүлээ бас хуурайшуулнаа. Тэгэхээр бүтээгдэхүүнийхээ найрлагыг нь сайн хараарай. Дараагийн шатны цэвэрлэгээний бүтээгдэхүүн бол хөөсөн угаагч байгаа. Тэгээд жишээ болгож харуулах юм бол ийм хөөсөн угаагчуд байна. Ер нь хөөсөн угаагчийг анхан шат угаасаа хамгийн анхны одоо арьс ажиллагааныхан бүтээгдэхүүнийг авах гэж байгаа юм чинь ер нь аль болох зөөлхөн эсвэл арьсны чийг алдагдуулахгүй арьсыг ер нь гоо чиглэг байлгахаар тиймэрхүү хөөсөн угаагч авбал ер нь зүгээр санагдсан. Энэ болохоор гээлэн, энэ бас гээлэн хөөсөн угаагч ер нь бол зөөлхөнд орд юм хэлээ. Тэгээ энэ болохоор яг уу пантенолтой гэхээр хамгаалтын бүрхүүлийг дэмжиж өгнө. Дээрээс нь гиалурны хүчилтэй гэхээр арьсны чийг нь алдагдуулахгүй гэсэн үг. Тонерийн хувьд гэх юм бол би ер нь бол хоёр төрлийн тонер санал болгож байна. Эхнийх нь болохоор AJBHT гуйжуулдаг тонер байгаа. Арьсыг доор аж 7 хоногт 1-2 удаа гуйжуулах хэрэгтэй гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүт анх удаага арьс ажиллагаагаа хийж амжин шууд ингээд бөмбөрдөг гуйжуулаад хэрэглэх юм бол бас арьс чинь хэмзэгшиж магадгүй. Тэгэхээр 7 хоногт 1 удаа хэрвээ анхан шатных бол 7 хоногт 1 удаа AJBHT эсвэл PHT тийм гуйжуулагч ямар тач нэг ээлжиндээ байлгах. Надад зүгээр жишээгээр би танарт зүгээр жишээл ингэж харуулж байгаа шүү. Ийм байна гэд. Дараагийн шат бол тонер. За тонерыг бол хэрвээ AJBHT тонер хэрэглээгүй бол бусад бүх өдөрт нь нүрээ угаачаад араас нь тонер түрхнэ гэсэн үг. Анхан шатны дөнгөж анх удаага скин кэр эхэлж байгаа энэ хүмүүс бол би пад бол алгасчихгүй юу гэж бол хэлэх гээд байгаа. Падыг бол би дараагийн дунд шатанда ер нь бол харуулъя гэж бодоо. За анхан шатныхт ямар нэгэн байдлаар уусаа нэг тонер байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэр нэг тонерыг миний бодлоор арьсыг чийг нь алдагдуулахгүй зөвхөн чийшүүлдэг. Эсвэл арьсны хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тийм тонер хэрэглүүл ер нь зүгээр санагдсан. Тэгэхээр би одоо л та хэдтэй арьсны хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тийм тонер харуулъя. Надад жишээ болгож харуулах гэх юм бол энэ хоёр бол бүр яг 100% арьсны хамгаалтын бүрхүүлийг сайжруулдаг, арьсыг гоё гэрэлтүүлдэг, өнгийг нь жигдэлдэг, тодорхой хэмжээгээр тэр сихнүсөө толбтой тэр батганы цойроо тэрийг бас ингээд жоохон ч гэсэн жигдлэхэд бас тусалдаг тийм тонер байгаа. Тэгэхээр ер нь хамгаалтын бүрхүүл сайн л байх юм бол таны арьс чинь ямар ч асуудалгүй байдаг болохоор би яг анх удаага та арьс ажиллагаа хийж эхлэх жаавал скин барьер сайжруулдаг тонер аваарай.
Дараагийн шат бол мэдээж серум. Анхан шатных чинь би бүр хамгийн байж болох цөөн тооны бүтээгдэхүүн минимал энгийн тийм арьс ажиллагааны рутиныг ер нь та хэдтэй харуулах гэдэг байгаа шүү. За тэгэхээр би яг анхан шатанда арьс ажиллагаа хийж байгаа хүмүүс би 2 төрлийн серумыг санал болгомоор байна. Эхнийх нь болохоор арьсны өнгийг чигдэлдэг гэсэн үг. Арьсны өнгө чигдэлдэг серум гэх юм бол надад зүгээр жишээгээр харуулах юм 5 төрлийн серум байна. Энэ дотор маань бол niacinamide, витамин С, kojic acid гэсэн тийм найрлагатай бүтээгдэхүүнүүд гэсэн үг. Тэгэхээр энийг өглөөдөө хэрэглээд оройд болохоор миний хувьд зөвхөн хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тэр серум байхад ер нь надад хангалттай юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Энэ 3 бол яг л хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тийм найрлагатай серум ампулнууд байгаа. Энэ зүгээр би жишээгээр харуулж байгаа шүү дээ, мартваа. Арьс арчилгаа эхлүүлж байгаа юм чинь цохны тос угаасаа байх хэрэгтэй. Гэхдээ анхан шатанда бол аль болох бүр зөөлхөн цохны тос хэрэглээрээ. Яг одоо надад байгаа энэ цохны тоснуудаас хамгийн зөөлхөн гэх юм бол надад бол энэ хоёр шиг санагдаж байгаа. Цохны тосыг заавал хэрэглээд заншичаарай гэж хэлж байгаа гэхэлэр би өөрөө бас одоо ингээд алдж байгаа хүмүүсээ нэг байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо та хэдэд маань яг ингээд бичлэгэн дээр харахаар ингээд харагдахгүй байгаа боловч би өөрөө бүр яг ингээд толинд тулаад сайн харах юм бол миний доод цохих бол угаасаа хүчлээ сууж байгаа. Гэхдээ дээд цохинд бас байнгын анхаарал юу н халамж хэрэгтэй юм билий. Дээд цохих чинь арьс чинь ингээд нэг юм зузаараа тэгснэ ингээд унжичт юм билий. Тэнгүүд одоо ингээд юм өвчлөөтэй юм шиг болцсон. Одоо энэ хэрвээ гоё ингээд юм татах юм бол уг ингээд татагдах одоо арьс зөндөө байгаад байгаа хгүй юу. Тэнгүүд энэ ингээд одоо зүгээр юм баах ингээд арьснууд энэ дэр ингээд овоорцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь анханасаа л зохины тос хэрэглээ заншаарай. Дараагийн хамгийн сүүлийн арьс арчилгааны шат бол энэ бүх бүтээгдэхүүнүүдэд түрхчээд араас нь төгжээд гоё чигшүүлдэг тос хэрэгтэй. Тэгэхээр тэр тосыг би ямар төрлийн найрлагатай тосыг анх удаага арьс арчилгаа хийж байгаа хүмүүстэй зөвлөмөр байна вэ гэхлээр зүгээр л хамгаалтын бүрхүүлэл сайжруул. Бүр яг үнэхээр 100% хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тос гэх юм бол надад харуулах тос яг ийм 2 тос байна. Энэ хоёрыг хэрэглэх юм уу? Эсвэл та яг өөрийнхөө арьсныхаа бүтцээс хамаарат эсвэл дан ганцхан чийшүүлдэг тосоос байж болж байгаа байхгүй юу? Хэрвээ ихтерхий ингээд тослог арьстай байх юм бол зөвхөн чийшүүлдэг тос. Заавал хэрэглээрээ. Бүр заавал шүү. Би өөрөө бас дөнгөж анх ингээд арьс арчилгаа хийж эхлэхдээ би ингээд 20 гарсан үед арьс арчилгаа бүтэн рутинтэй арьс арчилгаа хийж эхэлж байгаа хгүй. Тэрнээс өмнө бол би ганцхан зүгээр нүүрнээ тос түрхээ явдаг байсан. Тэгээд тухайн үед би тэгтээ эмүүлс лошн энтер гэж түрхдэг байсан. Тэгтээ би тэр үед миний алдсан юм бол би яг ийм зориултын түгждэг, чийшүүлдэг ийм тос бол түрхдэггүй байсан. Би зүгээр одоо нөгөө тонер гэдэг ийм том юмных нь яг ийм адилхан эмүүлс гэдэг юм байдаг шүү дээ. Эсвэл лошн гэж бичсэн байдаг шүү дээ. Би зүгээр ганцхан тонер, эмүүлс юм уу, лошн гэдсэн. Яг тийм хоёр ижилхэн тийм юм түрхэл дуусгачдаг байсан хгүй юу. Тэгээ ер нь тухайн үед чинь арьсны хамгаалтын бүрхүүлээ бүр хэдэн жилжингээ алдсан, ингээ хайцсан, гэмтээцсэн. Тэнгүүд одоо тэр чинь нөхөх гэж би ер нь айгу удаж байгаа. Дараа нь мэдээж хамгийн сүүлд заавал нарны тос. Нарны тосыг бүр арьс арчилгаа хийдэггүй хүн байсан ч гэсэн нарны тосыг түрхэх хэрэгтэй. Одоо тэгтээ та хэд нарны тосны мэдэгдэхүүн мэдээлэл бүр нэлээд сайн болсон баха. Нарны тосыг түрхэж арьсаа байнгын хамгаалж хамгаалтын бүрхүүлийг нь дэмжих хэрэгтэй. Хамгаалтын бүрхүүл хэрвээ дэмжигдээд байнгын хамгаалтын бүрхүүлчийн сайн бат бөх байх юм бол таны арьс бүр ямар ч асуудалгүй байна. Нарны тос бол мэдээж та өөрийнхөө арьсныхаа төрлөөс хамаарат хэрэглэх. Хэрвээ хуур арьстай байх юм бол заавал бүр сайн чигшүүлдэг, глови тийм нарны тос хэрэглэх те. Эсвэл тослог арьстай байх юм бол гоё юм тослогийг тэнцвэржүүлээ, тослог хариулах тийм нарны тос хэрэглэх ч юм уу. Яг л та өөрийнхөө арьсны төрлөө таарсан тэр нарны тосыг хэрэглэж заншаарай. За хэдүүлээ дараагийн шат руу орцгоё. Хамгийн ихний дээр давхар шатлал цэвэрлэгээ бол угаасаа надад тиймэрхүү бүтээгдэхүүнүүд байгаа учраас би яг л тэр бүтээгдэхүүнүүдээ л харуулж байна. Одоо мицеллер ус юм уу, ойлон цэвэрлэгчээр эхлээд цэвэрлээд дараа нь хөөсөн угаагчаараа угаана. Гэтэ хөөсөн угаагчаар ер нь аль болох л гоё юм зөөлхөн угаагч эсвэл таны арьсны одоо чигийг алдагдуулдаггүй тийм хөөсөн угаагч байвал ер нь байнгын өдөр тутамдаа зүгээр юм лээ шүү. Хэрвээ таны арьс чинь үрвсэлтэй, батхтай, ямар нэг юм асуудалтай байх юм бол яг тэр асуудалтай зориулсан хөөсөн угаагчийг бас давхар заавал байлгах.
Тэр хөөсөн угаагчаараа 7 хоногт нэгээс 2 удаа угаах. А яг бүр өдөр тутамдаа бол бүр хамгийн зөөлөн хамгийн гоё юм чийг нь алдагдуулахгүй эсвэл бүр дан гэлэн угаагч ч юм уу тийм хөөсөн угаагчийг сонгоорой. Одоо эн чинь ингээд арай дараагийн түвшний арьс ажиллагааны рутин учраас би бол пад санал болгох нь падыг яг ямар үед би хэрэгэлдэг вэ гэхээр би падыг ер нь бол хамгийн анхны арьс ажиллагааны шатлалтаа хэрэгэлдэг. Тэгэхээр та арьсныхаа яг төрөл бүтцээ хамаарат яг ямар бас үр дүн хүсмээр байна гэдгээс чинь шалтгаалаад та ингээд падаа сонгоорой. Би одоо ингээд энэ паднуудыг харах юм бол луунтай падыг авахдаа би угаасаа л арьсаа сайн чийгшүүлмээрсэн. Миний арьсны хамгаалтын бүрхүүл нь алдагдаад одоо нөө чийг дутагдаад таталтаад байсан. Тэр үедээ би бол энийг авсан юм шиг байгаа байхгүй юу? Батга их гараад батгтай ер нь өрөвсөлтэй байгаа учраас би энэ медихийн эмблем шиг авсан байж болох гээд байна. Дараагийн 2 бол мэдээж сэвх нөсөө толбоо баг зэрэг гой бүдгсгий. Угаасаа бүр хор мөргүү сэвхгүй болно гэж угаасаа байхгүй. Тийм учраас гарсан одоо тэр батганы сорвоо сэвх нөсөө толбоо багч гисэн гой бүдгсгээд нүүрнийхээ арьсны өнгийг жигдэлмээр байна гэсэн үедээ би бас авсан байгаа байхгүй. Хадаа хэрэглэсний дараа миний дараагийн шатны харуулах юм маань бол дунд шатанд редл шотыг хэрэглээд хөвшүүл ер нь зүгээр санагдсан. Яагаад вэ гэхээр арай одоо нэг анхны шатны скин кэрээс даваад дунд шат руу орж байгаа учраас та мэдээж бүр илүү л их үр дүн хүсэж байгаа шүү дээ. Одоо энэ хэрэглэж байгаа энэ бүх бүтээгдэхүүнүүд чинь илүү л бүр тэр үр дүнгээ таны нүдэнд харуулж ивэл та баярлахаар тийм скин кэр жоохон дурлцсан донтцсон хүмүүс дунд шатанд байгаа байхгүй. Тэгэнгүүт дан ганцхан арьс ажиллагаа хийгээд байвал бас тэр үр дүн гарч ирдэг юм бэлээ. А давхар энэ редл шотыг яг энэ одоо нөгөө шотных нь хэмжээнээсээ хамаарат 7 хоногт хэд удаа хэрэглэхээр байна, 10 хоногт нэг удаа ч юм уу те бүр энэ ч өөрөө угаасаа хугацаатай байдаг шүү дээ. Тэрнийхэн дагуу хэрэглэж занших. Тэгээд энэ редл шот ч өөрөө бас энэ төрөл нь янз бүр байт юм бэлээ. Би энэ одоо зүгээр тайвшруулдаг бичил зүйтэй тийм төрлийг нь хэрэглэж байгаа гэсэн үг. Хэрвээ редл шотыг арьс ажиллагаанд оруулаад өгөх юм бол та одоо энэ хэрэглэж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийн үр дүнг нь баг зэргийн жоохон ахиулаад жоохон илүү сайн харна гэсэн үг. Энэ дунд шатанд бол ээжтэй тонер юм уу эсвэл ийм бөмбөрдөг гуйжуулагч бас байсан ч бас болж байна. Танд аль нь илүү гоё юм мэдрэмж төрүүлээд таны арьсны онцлогт бас аль нь илүү их таарж ин тэрнгээрээ сонгоод хэрэглээрэй. Дараа нь тонерийн хувьд би ер нь энэ дунд шат гэсэн учраас энэ магадгүй дунд шатныхаа миний бодлоор ер нь ингээ 25 гарцсан тийм насныхан байх юм шиг санагдаад байгаа байхгүй юу. За тэнгуү тэр хүмүүс маань ямар өнөрүүд байвал надад болохоор юм шиг санагдаж байна вэ гэхээр за нэгдүгürt арьсны хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тонер бүр заавал байх хэрэгтэй. Энэ арьсны хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тонер би бүр бүх насныханд ямар ч шатны бүр агсан шатны арьс ажиллагаа хийдэг хүн байсан ч гэсэн заавал байх ёстой юм шиг л надад санагдаж байна. Яг л бид нэр угаасаа л гадны бохирдол орчин нарны хит ягаан туяа утасны UV light угаасаа ямар нэгэн байдлаар арьсыг гэмтэх зүйлүүд гадны нөлөө дандаа байгаа учраас арьсны хамгаалтын бүрхүүлийг байнга дэмжиж өгөх хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Бид нар өдөр болгон бүр эрүүл хүнс сэргэлдэггүй, эрүүл хооллолтгүй, эсвэл эрүүл амьдралын хэм маягийг бүр өдөр болгон минут секунд тутам бас хэрэгжүүлдэггүй шүү дээ. Тэгэхээр хажуугаар нь заавал ийм хамгаалтын бүрхүүл сайжруулдаг бүтээгдэхүүн байгаад нөгөө талд нь 25-аас дээш насныхан л хөвчлэн ер нь энэ шатанд байгаа байх гэж би бодоод арьсыг одоо глоуи болгоход нь тусалдаг хөгшрөлтийн эсрэгч гэх юм уу одоо тийм тонер заавал байх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ хоёр болохоор хоёулаа хөгшрөлтийн эсрэг арьсны өнгийг бас чиглэн арьсны чийг нь алдагдуулахгүй улам гоё нэг тийм арьсыг юм дүүрэн харагдуулдаг юм пламп гэж ярьдэн штэ юм дүүрсэн 25 гараад жил ирэх тусам нэг тийм хорчоогоод идэм билээ. Одоо надад бас ингээд энэ минь ингээд ер нь бол ингээд хорчээсэн байгааз тэгэхээр ингээд ер нь юм хорчхор болоод идэм билээ эсвэл төрөх тусам л ер нь юм шүгэгээд идэм билээ. Тэнгүүд тэрийг яаж гоё юм эрүүл шүүгээр харагдуулах вэ гэхлээр гоё юм пламп дүүрэгдэг арьсны чийг нь байнгын гоё хадгалж өгдөг хөгшрөлтийн эсрэг тийм найрлагатай бүтээгдэхүүнүүдийг заавал байлгах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тонерийн шатанд хөгшрөлтийн эсрэг нэг тонер нөгөө талдаа арьсны хамгаалтын бүрхүүл сайжруулдаг нэг тонер гэдэг ийм хоёр тонертэй байвал ер нь зүгээр санагдсан. За серумын хувьд заяа. Би ер нь бол өөрийгөө яг одоо энэ та нарын үзэж байгаа энэ дунд шатны арьс ажиллагаа хийдэг гэж би бол өөрийгөө боддог байхгүй юу? Би арайч тийм мэрэгжлийн төвшөнд арьс ажиллагаагаа хийгээгүй байгаа. Тэгэхээр би дунд шатанд хийдэг болохоор би яг одоо өөрийнхөө хувьд
ямар төрлийн серумнууд надад байвал болдгийг би танарт харуулъя. Надад нэг доор яг 4 төрлийн серум байвал болдог. За нэгдүгürt мэдээж та хэдийн мэдж байгаачлан арьсны өнгийг жигдэлдэг ийм серум ампул эссенцтэй юу гэдэг ийм төрлийн найрлагатай бүтээгдэхүүнүүд надад бүр заавал нэг байх ёстой байдаг. Яагаад тэгэхээр ер нь энэ арьс чинь өөрөө гэмтэх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар угаасаа гадны бохирдлоор арьс ямар нэгэн нөлөөнд орж байгаа учраас арьс ер нь ингээ юм гундуу болоод идэм билээ. Гундаа л идэм билээ. Тэгэхээр тэрийг нь улам ингээ гундуу болохгүй тулд ийм цайруулдаг, өнгийг жигдэлдэг ийм бүтээгдэхүүнээр дэмжих хэрэгтэй юм бэлээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар надад заавал нэг ийм сүх нөсөө толбны эсрэг ийм бүтээгдэхүүн бүр заавал байх хэрэгтэй. Энэ нэгдэх серум. Хоёр дахь серум мэдээж та хэдийн мэдж байгаачлан хамгаалтын бүрхүүл сайжруулдаг серум. Эсвэл бүр маш сайн чигээр хангадаг тийм серум. Би түрүүн анхан шатн дээр харуулсан яг тэр серумнууд маань байгаа. Арьсны хамгаалтын бүрхүүлийг сайжруулан чигээр бүрэн хангаж өгдөг тийм серум ампул эссенцтэй юу гэдэг аль нь ч үсэн болно. Заавал байх хэрэгтэй. Хамгаалтын бүрхүүлийг байнгын дэмжиж өгөх хэрэгтэй юм билээ. Гурав дахь серум ампул маань ямар төрлийнх вэ гэхээр хөгшрөлтийн эсрэг. За гэхдээ би энд нэмэлтээр зүгээр шотоо ол оруулчлаа. Бакучал, пептид, энэ бол бүрэн ретинолтай юм шот. Тэгээд PDRN гэсэн ийм найрлагууд байгаа байхгүй юу? Ийм хөшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг би бол бүр заавал байлгадаг. Ийм ямар нэгэн серум ампул эссенц юу гэдэг бүр заавал байлгадаг. Хамгийн сүүлд харуулах төрлийн серум ампул эссенц нь юу вэ гэхээр та яг одоо арьс чи яг ямар харагдах тэр үр дүн хүсэж гин вэ? Сэвх нөсөө толб биш, хамгаалтын бүрхүүл чинь гэмтсэн биш, хөшрөлтийн эсрэг биш. Яг энэ гурваас гадна танд яг одоо арьснэр чи яг ямар зүйл таныг зовоогоод байна вэ? Эсвэл та бүр ямар үр дүн арьсан дээр хүсдэг вэ гэдгээсээ одоо шалтгаална гэсэн үг. Миний хувьд болохоор нөхцөлт болон батг байдаг байхгүй юу? Тэнгүүд би энэ бол одоо жишээ нь яг нөхцөлтийн эсрэг 2 ампул байна. Энэ бол батганы сорив, улайлт, эсвэл тэр батганы яг одоо гарцсан байгаа тэр батганы өрөвсөл гэд тэрийг гой дарж өгдөг гэсэн үг энэ азилик асид. Тэгээ би аль нэгийг сонгоод 7 хоногт нэгээс 2 удаа хэрэглэдэг гэсэн үг. Энэ серумнуудаа ээлжлээд хэрэгэлдэг. Ингээд 4 төрлийн серум нэг ийм рутиндээ бүр заавал байлгадаг гэсэн. Хэрвээ энэ 4 серумны нэг нь дуусчих юм бол яг тэрийг нь орлох серум ампул эссенц би зөрүүлэл аваад идэг гэсэн үг. Ингээд серум ампулаад өгчээ дараа нь цохны тосоо би түрхдэг. Дунд шат учраас арай жоохон илүү их үзүүлэлтэр найрлага гэх юм бол харуулаагүй 3 гэсэн үг. Энэ 3. Энэ болохоор ретинолтай. Энэ бас өөрөө гоё юм лифт хийж өгдөг. Тэгснээ энэ өөр ингэж чичирж өгдөг. Ийм бүр аппараттай лифт хийдэг ийм аппараттай. Тэгээ энэ маань болохоор PDRN-тэй бас зохиог гоё юм лифт хийгээд татаж өргөж өгөх тийм үйлчлэгээтэй. Ийм 3 төрлийн зохины тос яг одоо би бол харуулж чадхаар байна. Дараагийн шатанд маань бол би хэрвээ чадвал яг одоо тэр бэхжүүлдэг тэр тосоо 2 төрлийн тосыг байлгуул ер нь зүгээр санагдсан. Бүр чадвал бүр 3 төрөл заяа. За би та нарт одоо харуулъя. За хамгийн эхлээд бол мэдээж хөгшрөлтийн эсрэг тос. Энэ чинь хөгшрөлтийн эсрэг гэдэг чинь арьсыг бүр аймаг гой сайн чийшүүлнэ л гэсэн үг. За дараа нь бол хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тос. За энэ хамгаалтын бүрхүүл сайжруулдаг тосыг бол үнэхээр та яг арьсаа л харна. Оройны одоо арьс ашлагаа хийх үед яг одоо арьс чинь бүр хитрхийг олон асуудлууд нэг дор гинт гараад ирсэн те батга их гарцсан арьс чинь бүр ингээд улаагаа чимчигнээд хорцоод өрөвссөн нэг л тийм хуурайшаад онцгүй байгаадах юм бол шууд тэр орой та хамгаалтын бүрхүүл сайжруулах тосоо шууд сонгож хэрэглэнэ. За дараа нь зүгээр нэмэлтээр ямар төрлийн тос байж болох вэ гэхээр яг одоо нэг серумтайгаа адилхан хамгаалтын бүрхүүл сайжруулах эсвэл чигээ алдагдуулахгүйгээс гадна танд яг ямар асуудал таны нүдэн шууд ил байгаагаа хараад үр дүнгээ бодоод тэр төрлийн тосоо сонгоно гэсэн үг. За миний хувьд яг одоо зүгээр би жишээгээр харуулъя гэх юм бол надад яг одоо энэ Pour and Dark Shot гэсэн магаз. Тэгэхээр энэ нөхцөлтийн эсрэг, дээрээс нь нөсөө толбны эсрэг ийм тос гэсэн үг. Энэ тосыг би өөрөө хуур хайрцтай учраас би өдөр болгон, орой болгон эсвэл өглөө оройдоо хоёуланд нь би энэ тосыг хэрэглээд иж болохгүй. Тэгэхээр би энэ тосыг 7 хоногт яг л бас арьсныхаа байдлыг харж байгаа 7 хоногт 1-2 удаа би зөвхөн оройны арьс ашлаганд л хэрэглэдэг. Гэхдээ би энийг дүрхээсээ өмнө би бүр арьсаа сайн ингээм чийгшүүлдэг. Хэрвээ төнрөө хүртэл ийм цайруулдаг витамин С-тэй төнөр хэрэглээ. Тэгснээ араас нь дахиад серум нь хүртэл витамин С, niacinamide-тай ингээд цайруулдаг серум хэрэглээд. Тэгснээ араас нь тос нь бас дахиад ингээд niacinamide-тай ийм цайруулдаг ийм тос хэрэглэх юм бол арьс шууд
амар болох юм шиг надад зүрхнээс санагдаад байгаа хгүй юу. Арьс нэгдүгээр хуурайшаад хамгаалтын бүрхүүл алдагдаад одоо бүр тэр хамгаалтын бүрхүүлээс сэргээхэд хэдэн жил зарцуулах вэ? Ганцхан өдрийн л өрн арьс арчилгаа ингээл буруу болоход миний арьс сэрэх гэж бүр бүтэн сар болдог байхгүй баг. Тэгээ ингээд ер нь байнгын юм болгоомжтой ханддаг. Ингээд үүний дараагаар бол мэдээж нарны тосыг бүр бүх хүмүүс заавал хэрэглэх хэрэгтэй. Өнөөдрийн яг энэ сэдвний доор ярмаар исэн зүйл маань бол яг ийм л зүйл байна. Гэхдээ би одоо ингээд ийм төрлийн бүтээгдэхүүнүүд ер нь байвал зүгээрээ гэд харуулчихсан чинь тэгвэл яг хизээ яг эднэрийгээ хэрэглээд одоо тэр нөгөө энэ төнрөө хэрэгэлсэн юм бол дараа нь энэ серумыг хизээ тэр 4 төрлийн серумаа одоо яг аль тохиолдолд нь 7 хоногийн яг хизээт нь хэрэглэх юм бэ гэдэг ийм асуулт гарч иж байгаа хгүй. Тэгэхээр энийг зүгээр хэдүүлээ дараа нь өөр бичлэгээр рутин харуулъя гэж би бодлоо. Тэгэхгүй бол ингээ хитрхи урт олцохоор бас хүмүүс ер нь ингээ залхаад сонирхолгүй байгаад байдаг. Тэр хэдүүлээ дараагийн бичлэгээр яг энэ дунд шатны би одоо ингээ 2 төрлийн төвнөр харуулсан, 4 төрлийн серум харуулсан, 3 төрлийн тос харуулсан, 2 төрлийн пад харуулсан тий. Тэгэхээр яг одоо энэ олон тэр бүтээгдэхүүнүүдээ яг хизээн нь аль алийг нь гэж хэрэглэх юм бэ гэдэг тухай дахиад 7 хоногийн рутинтэй бичлэг хийцгээ хэдүүлээ гэж би бодлоо. За ингээд өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсанд маш их баярлалаа. It's Одно ойлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.